Багш гэж юу вэ гэдэг асуулт бид бүхний өмнө тулгардаг. Энэ асуултанд бол бүгдээрээ хариулна. Амьдрал гэдэг бол шийдэгдсэн асуудлуудын нийлбэр бус, шийдэгдэхийг хүлээгээд хариултаа хүлээн суугаа, олон шийдэгдээгүй асуудлын нийлбэр. Тэгвэл энэхүү асуудлуудын хариултыг олох гарц хүн болгонд байдаг. Тэгэхээр өнөөдөр багш гэж юу вэ гэдэг асуултанд бүгдээрээ хариулахын тулд би нэг хэдэн зүйлээр тодорхой хэлье гэж бодож байна. Энэ юу вэ гэвэл багш гэдэг бол удирдаач, багш гэдэг бол маэстро гэж орчин үед нэрлэдэг болсон байна. Энэ юу вэ гэвэл маэстро гэдэг бол симфони оркестрийг удирддаг, удирдаачийг хэлдэг. Удирдаач бол хүн болгон тохирсон нотоо хүн болгоны өмнө тавьдаг. Ингээд удирдаач удирдах эхлэхэд тэндээс сайхан симфони дуурдаг. Гэхдээ хөгжим бүрээр нь дуургах гэх юм бол түүнд ямар ч аялгау дуурахгүй. Зөвхөн хийлийн хөгжим дуурья гэх юм бол тэнд аялгау дуурдаггүй. Гэхдээ өөрт таарсан нотоор дарддаг учраас тухайн бүх хөгжмүүд өөр өөрсдийнхөө нотоор тоглодог. Түүнийг нь удирдан чиглүүлэх үүрэг нь л удирдаачд байдагтай адилхан сургалт гэдэг бол багш хүүхэд бүр тохирсон хэлбэрээр нэг агуулгыг хэрхэн хүргэх вэ гэдэг зарчим учраас өнөөдөр маэстро гэдэг энэ нэр томьёог багшийн хөгжил, багшийн тодорхойлолтод хамгийн зөв тохирно гэж өнөөдөр дэлхийд дахинд үзэж эхэлсэн байна. Голоос нь өөр хэрвээ багшийн хөгжлийг мэдэхгүй байвал, боловсролын хөгжлийг ойлгохгүй байвал үүнийг өөрөөсөө асуу гэж манай Их Британий ерөнхий сайдаар ажиллаж исэн Тони Блэр боловсрол бас дахин боловсрол гэж хэлэхдээ багш хөгжий гэвэл өөрөөсөө асуу гэж хэлсэн. Үүнээс хойш дэлхий дээр ask гэдэг үг танил болсон. Өнөөдөр орчин үеийн боловсролд энэ гурван зүйлийг үнэлдэг. Энэ бол мэдлэг, чадвар, хандлага. Өнөөдөр бага боловсролын хуулиндаа бид нэр төлөвшил гэж, дунд боловсролын хуулиндаа дадал гэж үгийн орчуулгын алдаанаас болж бидний систем доголдол үүссэн. Үүнээсээ болоод бид нар дэлхийд дахин өнөөдөр хайж байгаа хүмүүжил хандлагыг хаанаас ирэхээ мэдхээ байсан. Тийм ч учраас мэдлэг, чадвар, хандлагын цогц бол өөрөө жинхэнэ орчин үеийн иргэн юм байна. Тийм ч учраас өнөөдөр багш хүн гэдэг бол өөрөө мэдлэг, чадвар, хандлагыг хүнд зөв төрүүлж чаддаг, мэдлэг, чадвар, хандлагыг бусдад түгээж чаддаг ийм хүнийг бол багш гэдэг юм байна гэж ойлгох боломжтой. Багш гэдэг бол сувг. Багш гэдэг бол магадгүй Facebook хуудасны нэг пэйж. Хүүхдүүд, залуучууд өсвөр үеийнхэн дуртай сэдвээ дуртай пэйжээс үздэг Facebook-ийн. Агуулга болгон ижлэхэн мөртлөө хүн дуртай Facebook-ээс, дуртай сайтаасаа, дуртай телевизээсээ мэдээлэл авдаг. Тэр бол сувг. Тэгвэл хүүхдүүдийн хамгийн дуртай сувг бол багш нар. Өнөөдөр бид нар мэдээлэл хүргэе гэвэл энэ сувгаар дамжуулж хүргэнэ. Тэгэхээр энэ сувг өөрөө телевизээр бодох юм бол цэвэрхэн гардаг байх ёстой. Энэ сувг өөрөө системтэй байх ёстой. Энэ сувг нь өөрөө нэгдмэл байх ёстой. Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээллийг түгээдэг байх ёстой. Тийм учраас өнөөдөр орчин үед багш бол сувг гэж үздэг болсон. Багшийг энэ сувгаар та нар ямар ч мэдээллийг оруулж болно. Гэхдээ энэ нийгмийг өөрчлөхөд хэвлэл мэдээлэл үүрэг гүйцэтгэдэг шиг энэ залуу үеийг төлөвшүүлэхэд багш нар яг тэр сувгийн үүргийг гүйцэтгэдэг. Тийм ч учраас төрийн бодлогын төвд багш нар байж иж энэ сувгаар дамжуулж иж бид нар цаашдаа урагшаа зүй алхдаг. Багш нар бол дасгалжуулагч, коуч гэж нэрлэж байгаа. Дасгалжуулагч гэж яагаад нэрлэдэг вэ гэхээр боксийн рингэн дээр хизээж багш нар дасгалжуулагч нь өөрөө гараад тулддаггүй шиг багш нар ч гэсэн хүүхдийн өмнөөс төгсөөд гарсан сурагчийнхаа өмнөөс амьдралд амьдрдаггүй. Тэр хүний өмнөөс ажилдаггүй. Гэхдээ зөвхөн багш бол түүнийг чиглүүлж өгдөг. Яг дасгалжуулагч шиг. Нэг раунд дуусаад боксийн дасгалжуулагч тэр тамирчиндаа хэдэн үг хэлээд зөвлөгөө өгөхөд дараагийн раундад сайн тоглодог шиг багш бол ийм л чиглүүлэгч. Хизээч рингэн дээр гардаггүй тамирчид. Тэгэхээр өнөөдөр орчин үед багшийг коуч гэж нэрлэдэг болжээ. Өнөөдөр сургагч багш гэдэг үгийг ингэж англиар орчуулдаг болжээ. Тэгвэл багш гэдэг хин юм бэ гэсэн чинь энэ өөрөөсөө асуу гэдэг энэ ask гэдэг загварын тусламжтайгаар багш гэдэг хүн чинь бусдад энэ зөв хандлага мэдээллийг түгээн дэлгэрүүлэхийн тулд энэ бүх чадварыг өөрөөсөө эрэлхийлдэг, бүтээл сэтгэлгээтэй ийм мэдээллээс хэрэгцээтэй мэдээлэлээ олж аваад мэдлэг болгоод түүнийг хэрэглээ болгоод чадварыг давтаж өөрийн амьдралын хэвшил болгосныхаа дараа чадамж болгоод ингээд бусдад зөв хандлага төрүүлж байгаа энэ үйл ажиллагааг бид нар багшил гэдэг. Тэгвэл бид нар
багшийн хөгжил гэдэг юу вэ гэдэг үгийг ярих хэрэгтэй. Өнөөдөр багш хөгжих шаардлагатай юу гэдэг асуултыг бид нар өөрсдөөсөө асууна. Надаас маш олон хүмүүс асууж байгаа. Багшийн хуультай болох юм бол нисгчийн хуультай болъё. Багшийн хуультай болох юм бол төмөр замчт хуультай болъё. Багш эмч хоёр бол үнэхээр бусдад зүйрлэшгүй төрийн үйлчилгээний тулгуур салбар юм байна. Тийм учраас өнөөдөр дэлхийн 23 орн багшийн бие даасан хуультай болчихжээ. Багшийн хамгааллын хуультай болчихжээ. Тийм ч учраас өнөөдөр бид нар энэ хүмүүсийг хөгжүүлж хөгжсөн багшаас хөгжсөн шав төрдөг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тийм учраас багшийн хөгжил гэдэг яагаад чухал юм бэ гэдэг асуудлыг бид нар ярья. Багшийн хөгжил гэдэг бол өнөөдөр орчин үед CPD гэдэг үнэлгээг багш нар тавьж өгдөг. Өнөөдөр Англи улсад CPD гэдэг оноог багш нар насан туршдаа энэ оноожуулалтын системээр ажилладаг. Тэрний үе гэвэл та сайн дурын ажилд хэдийн хэмжээнд оролцсон. Нийт тустай ажлыг хэр хэмжээнд хийсэн. Та одоо хэдэн шавнар чи амжилт гаргасан. Шавнарыгаа ямар одоо нийгмийн сайн сайхны үйлсэд одоо санаачлан зохион байгуулж өдөрдөж оролцуулсан. Энэ болгоныг дүгнээд CPD оноо буюу багшийн тасралтгүй хөгжих процессыг үнэлдэг ийм онооны систем Англид байдаг. Өнөөдөр Английн ихтэй сургуулиуд сурж байхад багш нар ганц л зүйлийг хэлдэг. Чи муу байвал миний ажил дүгнэгдэхгүй байна гэж. Эндээс магадгүй энэ ангиас 2 сод ухаантан төрөх нь надад хамаагүй байна. Энэ ангиас бүгдээрээ жигдхэн сайхан сурмаар байна гэж хүсдэг. Тэнд хизээч хэнийг ч орхигдуулахыг хүсдэггүй. Гол зарчим бол. Бид бол нэг ангиас 2 сод ухаантан төрүүлснийг гавьяа үрлээ гэж боддог. Энэ бол өнөөдөр дэлхийн нийт энийг үнэлэхэ болчлоо. Тэгш хүртээмжтэй боловсрол гэдэг бол хүүхэд бүрийн боловсрол. Хүүхэд бүрийн чадамж хэр хэмжээнд ахиж байгаа вэ гэдгийг үнэлэх ёстой юм байна. Тийм учраас би энэ дээр тодорхойлохдоо CPD буюу энэ Continuous Professional Development гэдэг энэ үг бол өнөөдөр Европын бүх орнуудад энэ оноожуулалтын системийг хэрэгэлдэг. Та магадгүй сургууль багшлахаа болсон ч байсан, нийгмийн идвэх, бусдад зааж байгаа сургалт магадгүй та 20 залууг цуглуулад түүнд давтлага өглөө бол энэ чинь CPD дэвтэр чинь бичигддэг. Ингээд энэ дэвтрийн тусламжтайгаар тэтгэврт гарахтаа урамшуулалт нэмэгддэг, энэ тогтолцоо үйлчилдэг. Тийм учраас магадгүй сургуулаас гарсан болвол магадгүй цалин аваагүй байсан ч гэсэн бусдад хичээл заах, бусдад мэдлэг түгээхийг багш нар үргэлж ирмэлзэж идэг. Үүгээр л гол онцлог нь үүнд оршиж байгаа. Тийм учраас багшийн хөгжил гэдэг бол тасралтгүй хөгжих үйл ажиллагаа. Хөгжил гэж юу вэ гэдэг асуултанд дэлхийд дахин ганц л үгээр хариулдаг болсон. Бага байрнаасаа урагшлах хөдөлгөөнийг хэлдэг юм аа л гэж. Хүнийх нь амьдрал тасралтгүй сайжирж байгаа орныг л хөгжсөн орн гэж нэрлэдэг. Өнөөдөр Монголын багш нар ч байдаг юм уу, Монголын эмчнэр ч байдаг юм уу, хизээч Америк шиг цалин авъя гэж хүсээгүй. Авж байгаа цалин маань амьдралд нь үрээсэл гэж бодож байгаа. Өнөөдөр Вьетнам хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээгээр манайхаас доор мөртлөө авж байгаа цалин амьдралд нь үрж байгаа учраас Вьетнам хүмүүс сэтгэл хангалуун амьдрдаг юм байна. Тэгвэл бид юу хүсэж байгаа бол авж байгаа цалин маань амьдралд нь үрж байгаасаа амьдрал минь тасралтгүй сайжирж байгаасаа. Хөгжиж байгаа хүн гэж хэнийг хэлдэг вэ гэвэл 100 үг англиар мэддэг хүн 150 үгтэй болохыг хэлж байгаа. 1000 үг англиар мэддэг хүн 5 жил 1000 үгтэйгэл байгаад байгаа юм бол энийг хөгжил гэхгүй байгаа. Гэхдээ 1000 үг англиар мэддэг хүн 150 үг англиар мэддэг хүнээс илүү мэдлэгтэй. Гэхдээ энэ хоёрын алийг нь хөгжсөн хүн гэх вэ гэвэл урагшилж байгаа хүнийг нь хэлдэг. Тийм учраас хөгжил гэдэг бол хөдөлгөөн юм аа. Тийм учраас өнөөдөр багш гэдэг бол олж авсан мэдлэгээ 20 жил хүнд түгээгээд байдаг мэрэгжил биш. Багшийн хөгжил гэдэг бол нийгмийн хэрэгцээ шаардлагатаа уялдаад үргэлж цаг үетэйгээ мэдлэгээ ахиулж байхгүй бол цаг үе нь үргэлж өөрчлөгдөж байдаг учраас цаг үетэйгээ нийцүүлж хэлбэрээ өөрчилж явах шаардлага байдаг учраас багшийг хөгжүүлэх давтан сургах тогтолцоо бол өнөөдөр дэлхийд дахины анхааралд байна. Тийм ч учраас өнөөдөр Финланд гэдэг улсад 2 цагийн цалинтай багшийн хөгжлийн сургалтыг оруулдаг. Сургууль болон багш хөгжлийн төвтэй. Өнөөдөр бид нар Финландыг гайхаж байгаа. Яагаад энэ улс дэлхийд дээр ийм одоо хэмжээнд хүрчвэ гэж. Өнөөдөр тэр улс гэрийн даалгавар өгдөггүй тогтолцоотой хүүхдэд. Тэгвэл багшийг үлгэр жишээ, багшийг зөв хандлага төрүүлэгч, багшийг бурхан шиг үздэг, багшийн үйл хөдлөл, гар хөдөлгөөн болгоноор нь хүүхэд хүмүүждэг учраас гэрийн даалгавар өгсөн ч өгөөгүй ч багшаараа үлгэрлэж багш шиг хүн болгосон гэж хичээж ирмэлзэж урагшилдаг. Тийм ч учраас Европын хүүхдүүдийн дунд 12 настай хүүхдүүдийн дунд авдаг PIS-ийн шалгалтанд Финланд бас 12 жил тасралтгүй нэгдүгээр байрыг эзэллээ. Энэ түүхэн амжилтыг өнөөдөр хэн ч эвдэж чадахгүй байгаа.
Энэ бол Финландд сод ухаанд нь төрөөгүй, Финландд муу сурагч гэж байдаггүй. Үүнд л хол зорилго нь оршиж идэг. Тийм учраас тэнд хүмүүжил төлөвшил өндөр байдаг. Өнөөдөр Европын Кипр гэж орон. Кипр гэдэг орнд нэг зүйлийг ерөнхийлөгч нь сануулсан. Манайхаа нэг зүйл би их санаа зовоод байна. Хаалга цоожил сурья гэж. Хаалга цоожил гэдэг нь тэдний хувьд маш их том проблем болсон. Яагаад гэвэл тийм 50 орон. Тийм ч учраас өнөөдөр бид нар тайвширч болохгүй, урагшлах ёстой, хөгжих ёстой, дэвжих ёстой гэж боддог. Өнөөдөр бид нар Япон улсыг мэднэ. Өнөөдөр Японд хүүхдүүд сургуульдаа сурж байхдаа хамгийн их цагийн ачаалттай Японд бол. Тэгсэн мөртлөө багш болъё гэдэг ирмэлзэл тэр хүүхдүүдийн хувьд мөрөөдөл. Ерөнхий боловсролын сургуулийн багш болохын сэн гэж тэд мөрөөддөг. Тийм ч учраас тэнд Японд багшийг хүндлэл хамгийн их өндөр байгаа. Өнөөдөр манай урд төршид бүгд найрамдах хятад ард улсад багшийн нэр хүнд хариуцлага, багшийн мэрэгжлийн үн цэн гэдэг бол хамгийн өндөр буюу 73% бичигдсэн үзүүлэлт бол гарсан. Өнөөдөр дэлхий дээр Америк улс боловсролд хамгийн их мөнгө төгрөгийг захиран зарцуулж байна. Гэтэл Бразил улсад нэг багшид хамгийн олон хүүхэд ноогдож байгаа гэж дэлхий дээр гайхан шагшиж байгаа тоо байгаа. Тэр нь 32 хүүхэд. Монгол тэр судалгаанд нь багтаагүй. Тэгэх юм бол бид рекордыг нэвдэх боломжтой. Тэгэхэд өнөөдөр Бразилд хамгийн олон хүүхдэд хичээл заадаг орн бол Бразил юм а гэд гайхаж байгаа дэлхийд дахин. 32 хүүхдэд нэг багш яаж хичээл заад юм бэ гэд хүн төсөөлж чадахгүй байгаа шүү дээ. Ийм тогтолцоо тэнд байна. Тэгэхээр энэ бол өнөөдөр дэлхийн жишг. Өнөөдөр задлан шинжилж нэгтгэн дүгнэх чадвар гэж юу юм бэ? Өнөөдөр багш хүн хүүхдэд юу олох ёстой вэ? Задлан шинжилж нэгтгэн дүгнэх чадварыг. Тийм ч учраас би өнөөгөө хүүхдүүдэд ганц л зүйлийг хэлээд байгаа. Манайхаа та нар хамгийн азгүй хүмүүс, та нар хамгийн азтай биш. Та нар ийм их мэдээлэл дунд байдаг. Энэ их мэдээлэл чинь эцэстээ та нараас хамгийн их чадварыг шаарддаг байгаа. Та нарын ээж аав, бидний эмээ өвөө хамгийн азтай хүмүүс. Яагаад гэвэл тодорхой байсан. Миний эмээ өвөө радио сонсож өссөн. Ганц радиогийн мэдээллийг үнэн гэж боддог байсан. 2-3 суугтаа телевизэн сууг байхад 2-3 суугийнхаа л үнэн гэж боддог байсан. Өнөөдөр энэ уулзалтын талаар 15 телевиз бичлэг хийхэд 15 янзаар энэ мэдээ гарна шүү дээ. Учир л ярьлаа. Эсвэл энэ нийслэлийн засаг даргыг тамийн газар зохион байгуулсан байна. Иргэдийн хурал зохион байгуулсан байна. Батцуур сайд ирсэн байна. Бүгд өөр энэ мэдээлэл явна. Эндээс ямар чадварыг энэ нийгэм шаардж байна гэхээр задлан шинжилж нэгтгэн дүгнэх чадварыг шаардж байна. Энийг Америк улс 20 жилийн өмнө даван туулсан байхгүй. Өнөөдөр Америкийн боловсрол юугаараа лаг юм бэ та нар? Юугаараа мундаг юм бэ гэж асуухаар манай хүүхдүүд задлан шинжилж нэгтгэн дүгнэж чаддаг. Ямар ч янз янзын мэдээлэл ирсэн хэрэгцээтэйг нь авдаг болохоор би энэ хүүхдүүдээр бахархтаа гэж Америк багш нар бардам дуурдаг. Өнөөдөр Швейцар улс юугаар та нар бахархдаг вэ гэхээр бид нар 10 жилийн боловсролоос 10% нь мдээгүй хүүхэд бид энэ хүүхдүүд донд байхгүй те гэж бахархдаг. Яагаад гэвэл тэр улсад бүлэг нь шалгалт авдаг тогтолцоо үйлчилдэг. Үүгээрээ л тэд ялгаатай. Өнөөдөр Сингапур үндэсний боловсролоо ярьж эхэллээ. Үндэсний боловсролоо ярьж эхэлж байгаа өнөөгийн цаг үе яагаад хамгийн зөв бэ гэсэн Сингапур өөрийнхөө багшийг бэлтгээд 22 жил болчлоо гэж хэлж байгаа. Сингапурын ерөнхийлөгчийн дурдтгал номон дээр миний хөгжлийн нууц ганцхан зүйлд оршиж ирсэн. Би ерөөсөө л хоёрхан шийдвэр гаргасан. Нэгдүгээр шийдвэр нь багшийн цалингаа би 3 дахин нэмсэн, хоёр дахь шийдвэр нь би англи хэл, нэгдүгээр хэл гэж зарласан. Үүнээс болоод дэлхий рүү харж эхэлсэн. Ингээд багш нарын цалин 3 дахин нэмсэн чинь манай хамгийн шилдэг хүүхдүүд багш болъё гэж боддог болсон. Тийм учраас тийм сайн шилдэг багш нараас 20 жилийн дараа яг манай нийгэм өөр болно доо гэтэл яг л энэ миний хүсснээр болсон юм а. Тийм учраас энэ загсчны тосгоо өнөөдрийн дэлхийн өндөр хөгжилтэй улс болсон юм а гэж хэлсэн. Хүнээрээ намжуулж улсыг хөгжүүлдэг тогтолцоо дэлхийд үйлчилж байна. Хоёр давхар байшин бариад өөрчлөгдөж болдгоо гэдгийг харуулж байна. Яагаад гэвэл хоёр давхар байшин дотор хүн ажилдаг учраас энд ямар нэгэн нэмэлт шаардлага бол байхгүй шүү дээ. Тийм учраас энэ зүйлүүдийг ярихын тулд өнөөдөр багшийн нэр хүнд байр суурийн талаар бид нар судалгаа явуулсан. Өнөөдөр 1152 хүүхдээс судалгаа авахад 2.9% нь багш мэргэжлийг сонгож байгаа. Тохиолдлын чанартайгаар бид нар судалгаа хийв. 2.9 шүү. 27% нь соёл урлагийн мэргэжилтэй болъё гэж хүссэн. Яагаад та соёл урлагийн мэргэжилтэй болох гээд байна гэж асуусан. Яг түн шиг шоун дээр бархуу ах 3 сая төгрөг аваад байна гэж хэлж байгаа. Тийм болохоор би нэг орой дуулаад 3 сая авмаар байна л гэж хэлж байгаа. Яагаад чи багш болохгүй байна гэхээр хэцүү анги хянуун дээр багш нь айгүй ноорхон хувцастай байдаг штэ гэж. Хүүхэд тэгж харж хүмүүжж штэ. Хүүхэд тэгж харж хүмүүжж штэ. Хэн багш болох вэ гэдэг асуултанд хариулах олдгоо боллоо. Хэн багш болох вэ?
Хэн энэ нийгмийг соён гэгэрүүлэх вэ? Бид ирээдүгөө хэнд даатгах вэ гэдэг асуудал. Тийм учраас өнөөдөр багшийн нэр хүнд байр суурь мэрэгжлийн үндэс нь ийм байгаа учраас бид нарыг наад эцэг эхчүүд хүртэл дээрлэхэд байдаг юм а гэж та нар хэлдэг шүү дээ. Нэг хүүхдээ ээж орж ирээ намайг загнахаар миний үнэхээр гомдмоор санагддаг. Би чинь тэдэнд төгрөг авчаад би өнөөдөр ингэ зүтгэж гин гэж та нар ярьдаг шүү дээ. Энэ бол үнэн багхгүй. Өнөөдөр ямар нэгэн эдийн засгийн хөшүүргээр биш, ямар нэгэн шахалдаар биш, жинхэнэ сэтгэлээрээ зүтгэж байгаа хүмүүс та нар багхгүй. Тийм учраас өнөөдөр энэ багшийн хөгжлийн форумыг зохион байгуулж манай нийслэлийн удирдлагууд хамтдаа та нартай ярилцах гэж өнөөдөр бидний цугласан. Тийм учраас өнөөдөр бид нар багшийн хуультай болох асуудлыг хамтдаа ярих ёстой. Өнөөдөр эдгээрийг шийдэхийн тулд ямар асуудал байна вэ гэдгийг хамтдаа ярилцъя. Багшийн хуультай болохын тулд биднэрт нэг хэд хэдэн үндэслэл шаардлагууд бий болоод байна. Өнөөгийн нөхцөл байдал ямар байна? Энэ нөхцөл байдлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг. Өнөөгийн нөхцөл байдал эргээд харъя. Хамгийн ихэнд сая бидний ярьсан мэрэгжлийн нэр хүнд ёс зүй, хариуцлага. Тэгвэл дараагийн нөхцөл байдал юу байх вэ гэж. Өнөөдөр түрүүн би хэлсэн. 32 хүүхэдтэй анги Бразилд рекорд эвдсэн бол өнөөдөр нийслэлд анги дүүргэлт 1.4 дахин их байгаа. 3 ээлжийн сургууль 29 байна. Үнийг одоо энэ манай нийслэлийн хөтөлбөрт бол ийм сургуулиудыг бүгдийг 2 ээлжтэй болгоно гэдэг энэ асуудал энэ 4 жилийн хугацаанд шийдэгдэнэ. Тэгэхээр өнөөдөр нөхцөл байдал бол ийм байгаа. Тэгэхээр эдгээр энэ нөхцөл байдлуудыг шийдэхийн тулд нэг ийм асуудлыг юусэн ярьдаг юм байна. 32 хүүхдэд нэг багш байж болохгүй учраас өнөөдөр манай дунд боловсролын тогтолцоонд ерөөсө туслах багш гэдэг ойлголт байдаг. Туслах багш гэдэг ойлголт. Тэгэхээр өнөөдөр ялангуяа 1-р ангийн хүүхдүүдэд өнөөдөр бид нар бол одоо өөрийнхөө 2 хүүхэдтэй зөв мэдээлэл өгөхийн тулд айгүй их одоо бараг л одоо тэнд чинь шаналж байгаа үст. Тэгэхэд 30 40 хэдэн хүүхдэд зарим нь өнөөдөр Монгол манай дунд сургуулиудад 60 хүүхэдтэй сургууль хүртэл байж. Тэгэхээр энэ 60 хүнд хүрж ажиллана гэдэг бол үнэхээр бэрхшээлтэй. Тийм учраас эдгээрийн нөхцөл байдал бол үнэхээр хүндрэлтэй байгаа учраас үүнийг шийдвэрлэх арга замуудыг бид нар олох ёстой. Тийм учраас өнөөдөр энийг шийдвэрлэх арга замыг олохдоо энэ хуулинд нэг зүйлийг тусах ёстой гэж оруулж байгаа. Тэр нь юу вэ гэвэл дадлагжигч багшийн асуудал манай систем сууж өгөх ёстой. Боловсролынхоо хуулинд дадлагжигч багш бол нийтдээ хэд байдаг вэ гэхээр дадлагжигч багшийн цоог нь 6 сар болгоод 6 сарын дадлага хийх хугацааг нь кредит цагт нь хэрвээ тооцож чадах юм бол энэ дадлагжигч багшаар ажилласан цаг хугацааг нь кредит цагт нь тооцоод тэр 6 сарын хугацаанд одоо нөгөө дадлага хийлгэхдээ хүүхдүүдийг шууд ерөнхий боловсролын сургуулийн баг сургуулиудад хуваарлж болж байгаа. Туслах багшаар. Ингээд 6 сарын хугацаанд дадлага хийх хугацаагаа хамгаална. Дээрээс нь тэнд туслах багшаар ажиллана. Ийм системтэйгээр шийдэж болж байгаа. Дээрээс нь 1-р ангийн хүүхдүүдийн тоог манай улс бол цаашдаа туслах багштай болох ядаж шаардлагатай байна. Тэгэхээр энийг шийдвэрлэх арга зам бол энэ юм байна. Үүнийг шийдэхийн тулд шийдэх юм бол цаашдаа багшийн ачаал буурна, сургалтын чанар сайжирна, эцэг эхчүүд багш нар мэдээж одоо талархлыг хүлээх ийм үйл ажиллагаа болно. Өнөөдөр цалингийн системийн талаар ярив. Би энийг бүр гайхаад байгаа. 1 жил ажилласан болоо 10 жил ажилласан багшийн үндсэн цалингийн зөрүүнийг 4,000-аас 10,000 төгрөг байгаа. Үгүй би бүр гайхсан. Энэ юу вэ гэхээр 6 дахь 1000 төгрөгөөр нэмэгдсэн. 5 жил багшийн цалин 5,000 төгрөгөөр нэмэгдсэн багш нар байна л. 5 жил огт нэмэгдээгүй байгаад 6 дахь жилээс 1000 төгрөг, 7 дахь жилээс 1000 төгрөг, 8 дахь жилээс 1000 төгрөг. Ингээ 1000 төгрөг нэмүүлсэн. Тэгээд сайн багш нь их цалин авдаггүй, муу багш нь бага цалин авдаггүй. Ур чадвартай нь их цалин авдаггүй, ур чадваргүй нь бага цалин авдаггүй. Яг адилхан. 5 жил яг адилхан явдаг. Энэ тогтолцоо яагаад ийм тогтолцоор шилжчихсэн юм бэ? Өнөөдөр ийм байдлаас ч болоод нөгөө хүн ахи эсвэл амжилт гаргая гэдэг бодлого болчихлоо шүү дээ. 5 жил бүгд адилхан юм чи тэргүүлэх багш болохгүй бол миний цалин нэмэгдэхгүй хамтдаа адилхан хөдөлцөө явж яа л гээд яваад байгаа хөө. Тэгээд эн чинь 5 жилийн дараа л адилхан нэмэгдэн. Тэгтээ 1000 төгрөгөө 2000 төгрөгөө гэд ингээд нэмэгдэж. Тэгэхээр 1 жил ажилласан багшийн цалингийн зөөрөө 4,000-аас 10,000 байна гэдэг бол энэ бол үнэхээр эмгэнэл. Тийм учраас энэ мэрэгжлийн зэргийн асуудал. Дээрээс нь төрийн албан хаагчдад олгодог удаан жилийн нэмэгдэл гэдэг зүйл үнэндээ хуулиараа олгох боломжгүй болсон юм байна. Тэгэхээр энийг шийдэхийн тулд энэ KPI гүйцэтгэлийн үнэлгээний системийг хөдөлмөрийн хуулинд оруулж өгөөд бид нар ерөөсөө цаашдаа ажлын гүйцэтгэлээр үнэлэгддэг болох ёстой бов. Ерөөсөө Финландийн жишгээр эцэг эхчүүдийн сэтгэл ханамжийн судалгаа, хамт олонны сэтгэл ханамжийн судалгаа, оюутан суралцагчдын сэтгэл ханамжийн судалгаа, амжилт чанарын үзүүлэлтийг нь харьцуулан дүгнж агаад зэрэг ахиулах боломжоор нь 5 жилээс өмнө хангах ёстой. Сайн байгаа нэгний зэрэгээ ахих ёстой.
Тэгэхээр энэ зарчмыг бол энэ хуулинд тусгаж өгсөн. Үүний тулд ажлын гүйцэтгэлийн шинэ үнэлгээний системийг энэ хуулиндаа нэвтрүүлнэ. Ер нь цаашдаа ийм ингэж нэг илүү сайн ажиллаа гэд илүү сайн урамшил авдаггүй байх бололцоо байхгүй. Нийгмийн баталгааны хувьд өнөөдөр 5 багш тутмын 2 нь өөрийн гэсэн гэр оронгүй ийм байдалтай байгаад байгаа. Бид нар мэдж байгаа. Тэгэхээр өнөөдөр хуулинд магадгүй энэ түрээсийн орон сууц, энэ зээлийн хөтөлбөрийг урьдчилгаа төлбөр тооцсон суудал шийдвэрлэгч гэдэг юм уу? Энэ шийдвэрлэх ийм тусгаас хөтөлбөрийг бий болгож болж байгаа. Мөн дээрээс нь тэр хөдөө орон нутагт нөө 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгодог. Гэтэл нийслэлийн багш нарын хувьд бол ачаал нь бүр өндөр мөртлөө энэ тэтгэмж олгогддог. Үүнийг ядаж 4 сар болгох ёстой. Ийм ажлыг энд тусгаж өгөө гэж нийгмийн баталгаан дээр бид нар бас оруулж өгч байгаа. Өнөөдөр надад маш олон судалгаанаас хариу ирсэн. Багш нар энгийн юм ярьж байгаа. Энгийн юм ярьж байгаа. Тэрний үг миний хүүхдийг цэцэрлэгч ядж авдаг болчихж байна. Төрүүлээд гэж хүсэж байгаа. Наа чи энгийн биш ээ. Наа чин том асуудал гэж байгаа. Төрийн үйлчилгээг төрүүлээд нэг энэ хүмүүс боломж олгоч. Эрүүл мэндийн үзлэг онцлогоонд хамруулах асуудалд тусламж үзүүлчихээч. Өнөөдөр багш сургуулийн багш нарт байна шүү дээ. Багш сургуулийн багш нар Хонконгод улирал тутам шинжилгээ хийдэг юм бэл. Яагаад гэвэл тэр чинь нөгөө нэг эрүүл байж иж хүүхдийг эрүүлэр хүмүүжүүлнэ гэдэг. Улирал тутам шинжилгээ хийдэг юм байдаг. Тэгэхээр энэ эрүүл мэндийн үзлэг онцлогооны асуудлыг дээрээс нь төрийн албан хаагчийн баталгааны асуудлыг бас үүнд тусгаж өгч байгаа. Юу вэ гэвэл өнөөдөр төрийн албаны хуулийг улсын хурлаар хэлэлцэж байна. Би бас санал гаргасан. Багш эмчийг төрийн тэргүүлэх үйлчилгээний алба гэж нэрлэнэ. Удаан жилийн нэмэгдлийг нь олох ёстой. Удаан жилийн нэмэгдлийг нь олох ёстой. Төрийн албан хаагчийн бусад баталгаагаар нь хангах ёстой. Ялангуяа тэр нөгөө эмнэлгийн үзлэг онцлогоон төлбөргүй хамруулах, за тэр төрийн албан хаагчийн баталгаагаар нь ижил тэгш хангах гэд бусад асуудлыг нь тусгаж өгөх ёстой гэдэг асуудлуудыг төрийн албаны хууль тусгуулахаар яригдж хэлэлцэж байгаа. Дараагийн асуудал бол багшийн хөгжлийн асуудал дээр ажлын байран дээр хөгжих болцсон манай багш нарт байхгүй байгаа. Өнөөдөр ажлын байран дээр хөгжиж чадахгүй давтан сургах хөтөлбөр мод бол хоцрогдсон байгаагаас болоод нөгөө олон жилийн яригддаг зүйлүүд жил болгон яригдаад байхаар багш нар үүнээс үнэндээ залхаж байгаа. Өнөөдөр та нар бодор бүтээлийн чөлөө гэдэг зүйл ихтэй сургуулиудад өгдөг бол дунд сургуулиудад огт өгөхгүй байгаа. Тийм учраас үүний үр дүнд манай дунд боловсролын тогтолцоонд ямар гажуудал үүссэн бэ гэвэл манай дунд сургуулиудад нийтдээ 22хан доктор байна. Монголын дунд сургуулиудын багш нар дотор 22хан доктор байна. Америкт 15 жил, Англид 15 жил ажиллаа доктор болоод дунд сургууль багшлыгээд ирэхээр үгүй чи доктор нь хамаагүй чи заа гаргаж зүүч багш гээд. Хуулиараа ийм гээд ингээд заа гаргаж зүүч болгочгоор юу гэж тэр багш дөнгөж төгссөн залуутай адилхан заа гаргаж зүүч хийгээ явах юм бэ? Бүтээлийн чөлөө олохгүй учраас хэн судалгаа хийх юм бэ? Бүтээлийн чөлөө олохгүй хэн шинжилгээ хийх юм? Сургалтын хэрэглэгдэхгүй материал нь үргэлж шинжилэгдэхгүй учраас хаанаас мэдээлэл олох юм бэ гэдэг ийм асуудлууд байна. Тийм учраас өнөөдөр энэ эрдэм шинжилгээний ажлыг дунд сургуулиудынхаа нэг оюунлаг болох, эрдэмлэг болох ажлууд руу нэлээд анхаарч шийдэх ёстой. Дараагийн асуудал бол хөдөлмөрийн зах зээл боловсролын салбарын эрэлт нийлүүлэлтийн асуудал. Манай одоо хөдөлмөрийн салбар, боловсролын салбар хоёр хоорондоо уялдаж байж энэ асуудал шийдэх учраас өнөөдөр яг Финландын жишгээр бид нар жил болгон математикийн багшийн хэрэгцээгээ зарлаад энд нь тохирсон нийлүүлэлтийг нь боловсролын салбар хийдэг тогтолцоор шилжээ. Өнөөдөр тусгай хэрэгцээ сургуулиуд нийслэлийн хэмжээ тулгамдсан юм байна. Тэгэхээр тэнд очиод үзэхээр тэр 70 дугаар сургуульд намайг очиход бол нэг багш хэлсэн. Монголын нийт багш нарын хэмжээнд би бол хамгийн өндөр цалинтай наа. Ягаад гэвэл би тусгай хэрэгцээ сургуулийн 30% нэмэгдэл авдаг. Дээрээс нь би нөгөө нэг олон жил 30 хэдэн жил багшилсан тий. Бүх нэмэгдлээ авдаг. Миний цалин бол хамгийн өндөр. Энэ бол баг байхгүй үзүүлэлт гэж. 820 мянган төгрөг гэж хэлж байгаа. Би тэтгэврт 2 жилийн дараа гарна. Энэ 3 жилийн дараа гарна. Энэ 4 жилийн дараа. Энэ 5 жилийн дараа гэдэг. Одоо тэгээд нийтдээ 5 багштай юм аа манай энэ мэрэгжлийнхэн гэдэг. Тэгээд цаашаа яах юм? Цаашаа байхгүй. Яагаад биднэрт ийм одоо хөдөлмөрийн зах зээл боловсролын салбар эрэлт нийлүүлэлт утгач ба хэдэн багш эрэлттэй байгааг нь түүгийн боловсролын салбар нийлүүлдэг. Ерөнхий шалгалтын оноор 600-аас дээш жишээ байгаа тохиолдолд хамгийн шилдгийг нь багшийн сургууль нь өөрөө бэлтгээд буцаагаад тэр хүүхдийг хэрэгэлдэг тогтолцоор шилжиж л та тэр. Төгсөөд гарахт нь тэр аймгийн тэр сум нь томилъё л доо. Тэр залуу үнэхээр тэтгэлгээр сурсан бол шүү дээ. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэхин тулд
оруулж өгч байгаа. Тийм учраас ихтэй сургуулиуд, дунд сургуулиуд, ерөнхий боловсрол сургууль, хувийн байна уу, улсын байна уу, бүх сургууль өөрийн стандартын дагуу багшийн хөгжлийн төвтэй болох ёстой гэдэг зүйлийг энэ тусгаж өгөх ёстой гэж байгаа. Нэг өрөө байна уу, компьютер нь байна уу, интернет нь байна уу. Энэ бүх арга зүй, бүх материал, цахим мэдээллийн санг нь багшийн мэргэжилт дэвшлүүлэхийн институт хангадаг. Тэгээ багшийн мэргэжилт дэвшлүүлэх тэр байгууллага нь өөрөө энэ хүмүүст гарын авлага, стандарт, материал, тэр мэдээллийн сан бүгд хуримтлагдж идэг. Бүх модуль хөтөлбөрөөр шинжилж идэг. Багшийн хөгжлийн төвүүд буюу сайн дурын байгууллагуудтайгаа хамтран ажиллаж идэг. Ийм багшийн хөгжлийн төвүүдийг ажилуулад үүнийгээ дагаад бүтээлийн чөлөө олгоод судалгааныхын ажлыг урамшуулдаг. Дунд сургуулийн багш нараас хүртэл бид нэр төсөл хөтөлбөрүүд дээр ажиллах боломжууд бас байгаамаа гэдэг асуудлыг энд суралцж хийж өгч байгаа. Тэгээ багш мэргэжлээр суралцах тэтгэлэгт хөтөлбөрүүдийн ажлуудыг хийж өгсөн. Ийм учраас бидэнд бол хуулийн маш олон шаардлагууд байгаа. Би бүгдийг ярих юм бол би сая 6 дүүргүүд дээр бол маш олон уулзалтууд хийгээд сайн ярилцсан. Тэгэхээр бидэнд хууль хамгийн их шаардлагатай байна. Тэгэхээр энэ багшийн хөгжлийн хууль гаргахад бол мэдээж түүхэн шаардлагууд үүсэж байгаа. Мөн дээрэс нь тодорхой хууль зүйн шаардлагууд байгаа. Манай улсууд засгийн газрын 15 оны 304-р тогтоолтоо мянганы хөгжлийн зорилттой суурилсан тодорхой стратегийн зорилт буюу их хурлын 2008 оны тогтоолоор хүртэл багшийн хөгжил урамшуулыг шийдэе гэдэг тогтоол гаргасан. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын тодорхой энэ 2-р зорилтын дээр нь хүртэл багшийн мэргэжил хөгжлийн асуудлыг тусгасан. Багшийн хөгжил хөтөлбөрийг 2012 онд сайдын тушаалаар баталсан. Эдгээр бүгд үр дүнд хүрсэнгүй шүү дээ. Тийм учраас бид нар өнөөдөр өөрийн бие даасан хууль эрх зүйн орчинтой болёо гэдэг энэ санаачлагыг. Тэгээд энэ санаачлагыг би бас улсын хурлын даргад бол аль бие осоор саналаа тавиад ийм хуулийн төсөл хилцэж байгаа, хилцмээр байна. Цахим хилцүүлгэр нөрөнсөн, судалгаанууд хийгдсэн 3 жилийн багш нартайгаа уулзаж ярилцаад энэ тулгымцсан асуудлыг шийдвэрлэх байна гэсэн. Энийг бол манай улсын хурлын гишүүд, манай улсын хурлын дарга бол маш сайн дэмжиж байгаа. Тийм учраас өнөөдөр дараа 7 хоногт бас засгийн газраар багшийн хөгжил нийгэм баталгааны хууль орно. Үүний төлөө явнаа. Үүний төлөө хангалттай явна. Үүний төлөө хамтдаа зүтгэнэ. Тийм ч учраас энэ хууль батлагдах ёстой. Энэ хуулинд үгүй гэж хэлсэн хүмүүстэй бүгдээрээ хамтдаа харин хэлэх ёстой, ярих ёстой. Нийгмийн хэрэгцээ шаардлага шүү. Хууль гэдэг чинь нийгэмшийн хэрэгцээ шаардлага. Өнөөдөр 480 гаруй хуулийн дотор чи хэрэгтэй юм зөндөө байгаа. Гэхдээ бид мэддэггүй юм байна. 480 гаруй хуулийг хэрэглэх юм бол Монголын төр өрөнд орохоор хэмжээний олон зохицол байдаг юм байлээ. Мэдэж чадвал. Тэгэхээр бид нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн энэ хуулийг баталчих юм бол хамгийн сайн хууль болох юм байна. Хуультай албаа хаагч нар та нар болж төрийн тэргүүлэх алба болж нэг хараа дээгүүр харц тэнгэр алхаасаа л гэж би хүсэж байна. Энэ хууль бол багшийн нийгэмд эзлэх байр суурийг нийгмийн баталгааг нэмэгдүүлэх, хөгжих бололцоогоор хангах, ёс зүйн хариуцлагын хэм хэмжээтэй холбоотой харилцааг зохицуулахад орших хуулиа. Энэ хууль бол тодорхой бас хэд хэдэн хуулиудад дагаж өөрчлөлт орно. Энэ хууль 7 бүлэгтэй багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо, багшийн оролцоо, хувь хүний хөгжил, нийгмийн баталгаа эрүүлмэн, багшийн ёс зүйн хариуцлага, төрийн байгууллагуудын эрх үүргийг хуульчилж өгж байгаа. Энэ форум цэг парламент цэг МН гэдэг сайтн дээр хуулийн үзэл баримтал танилцуулга хууль бүрэн ихээр байгаа. Та бүхний саналуудыг би үргэлж тусгасан. Өнгөрсөн хугацаанд хамтдаа уулзалт хийж энэ хуулийн төслийг хэлэлцүүлэгт хамрагдсан та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр нийслэлийн удирдлагууд маань энэ багшийн хөгжлийн форумыг маш сайн дэмжиж өнөөдөр эндээс бас тунхаг бичиг гаргаж багшийн хөгжлийн асуудлыг нийслэл нэн тэргүүн тавина гэж бас хүрэлцэн ирж энэ хөгжлийн форумыг зохион байгуулж байгаад би чин сэтгэлээсээ баярлж байна. Монголын залуу багш нарын холбоо нийслэлийн удирдлагуудаа талархал дэвшүүлье. Багшийн төлөө сэтгэл гаргах хүмүүсийн тоо олширноо. Өнөөдөр боловсролтой нийгэмд бол ажилгүйдэл нь бага байдаг. Боловсролтой нийгэмд бол ядуурл бага байдаг. Боловсролтой нийгэм татврын орлого нь өндөрсдөг. Боловсролтой нийгэм хөгжлийн хурдыг нь түргэсгдэг. Боловсролтой нийгмийг бүтээгчд нь багш нар та нараа. Монгол эх орны маань 4 зүг 8 зохист оюун санааны наран мандах болтугай. Тэр оюун санааны нарыг мандуулах хүмүүс бол багш нар та нараа өөр гарцаа байхгүй гэдгийг хэлье. Баярлалаа.